Хагас өдрийн минь төргий. Өнөөдөр Болор премиум амралтын газар ирсэн байна тэрэлжид. Тэгээд ажиллаараа нэг воркшоп гэж жилд нэг удаа зохион байгуулдаг юм дээр ирсэн байна. Тэгээ одоо юудаан горч өдрийн хоолойг эзэцгээе. Их хэмжээгээр хийсэн чинь төмсгийн ялцаалгаар нэлцэн харагдаж байна. Энэ юу юм? Спинич юм уу? Спиничтэй юм байна. Нааса чаашаа хураашаарсан авирга. Энэ миоктой салат юм уу? Цай ногоон цай биш юм жимстэй цай гэж байна. А? Би ч одоо юугаа мэдгүй сэрдэн гэдэг. Өндөг гахамах та хуурга ирсэн байна. За хураашаа савиргаас нь авсан. Өөхтөг нь би идэх ганц эрэхтэй нэг чинь. Хураашаасан хавирга нь зүгээр. Сая жоо өөхтөг авсан жоо хурцсан. Тэс хятад бол манхуудаа миоктэй салат идэж үзэж байна. Сармис цуугаар хөндлөсөн. Тэгэж халуун ноттой. Сичо маягийн халуун ноттой юм шиг. Тэгж хандж байна. За энэ төмстэй бүхрийн махнаас авсан. Гэхдээ жирийн байдгаас нэгээ өөр. Амтан ч өөр. Юлонгийнхаас. Монголчууд наашаа цаашаа явахдаа замдаа иддэг байсан хоол гэж хэлсэн чинь надад нэг хүн нэг панцчин маань байлаа. Будаа. Маш ширэнд нэг хүн дутуучаас би хоёр бодоотой болчихсон. Тэр хүмүүсээс хоолныхаа сэтгэлийг асууцгаая. Тэр хүн байна уу? Маягтай юм байна. Би тэгвэл өөрөө л ярих гэсэн. Тэний төвд нөө нисдэг машин хажууд байдаг юлонгоос бол өөр байна. Хоолнуудын амт нь тэнд байдаг юлонгоос зөөлөн амттай байна. Магадгүй тэгж хэлсэн байж байгаагүй манай зохион байгуулагч нар. Тэрнээс амтнууд нэрээ хурц амттай, арай хятад амт илүү ихтэй байсан санагдаад байна. Хамгийн гайгүй хоол нь наашаа шашин айгуу гоё. Зөөлөн амттай, илүү хурц амттай биш. Тэгээ юу н хятад тоолын чинь нийтлэгээр нь жоохон халуун ногоо багтай зөөлөн амттай ихгүй хүмүүс иддэг болохоор тэгээчдэг. Би бол муухай халуун ногоо ихтэй хурц амттай байхтан дуртай. Шүд ирж байна. За энэ шүлийг аяглах одоо хүндтэй үүргийг хэн хийхийг би мэдэхгүй. Энэ шүлийг зарим утаа гинэ гадаад үзүүзээр нь ялуулан гадарч байна. За энэ шүлийг дахины мах ч юм уу чанаад яхаар нэг юм цэлцгэнсэн тийм юу гэдэг штэ тий. Жэд шиг тийм юутай хамттай. Гоё яншуутай юм. За сайхан олцгоорой. Айгу гоё юм байна. Айгу том юм байна. Хуучин болор гэд хүүхдэлсэн байсан газар гинэ. Тэгээд их сайхан байгальтай яг уулынхаа бэлд модтой, хаттай бүх юмтайгаа. Айгу гоё юм байна. Доороос бас машинтай нэлийн зайтай, замаасаа зайтай учраас айгу гоё. Зөндөө хүн багтахаар стоо том газар байна. Баса. За басан шүү. Чи үрсэд. Алтан гоо. Алтан гоо гэнэ. Вау. За дараа нь хэлэх үү. Энэ хайнк юм байна. Гурван хайнк гинэ. Энэ боргоо. Дөрөвдүгээр боргоо гэнэ. Хоёрдугаар хэлэх юм байна. Энэ сингүүр ах шүү. За тавхан сингүүр гинэ. Энэ асаах юм. Зургаан асаах. Хоёрхан кири. За хоёроо.
Зя бүгдээрэнд нь оройн юм тойр тийм хоолны бичлэгээ хийгээгүй ингэж хийдэг бичлэгээр. Тэгэхээр одоо буцаад back to the life. Өнөөдөр болохоор миний хэлтийг болохоор яа нухсан төмс шиг одоо энэ чихэрдэг төмс, луун зүгээр төмс. Тэгээд махаа болохоор зөв өхрийн махаа сонгон чинжүү мөөхтэй хураад хажууд нь будаатай. Хэрвээ чадвал хажууд нь үрцээ помидор гэсэн юм салаатай юм хоол гинэ. Ингээд процессоо хэлцгээе. Зя орой минь төргий. Өсөл нь одоо өслийн ойр хоол хийхгүй байж байгаад нэг хоол хийхээр айгу гоё хоолнууд хийгээд байгаа. Жан ман хийсэн лаг гадаад тоол шиг л хятад тоол шиг байна. За бүгдээр ямсаа. Махан жоо давстай. Өслүүд нь давсгүй. Өслийн төмсний нухшаа илүү юм усархаг хийдэг байхгүй, шингээ хийдэг байхгүй юу? Тэр нь их гоё болсон байна өнөөдөр. Би ихэнхдээ жоохон идэх нэг тийм дуртай биш яагаад гэдэг өнөөдрийнх нь аягүй гоё. Юу ийзээ аавны халуун нугаа амтгах вэ? Пирц. Пирц. Маха бүр юм том дэлбэг шүү юм. За үзье. Жамтаа өхрийн мах шиг гоё байна. Давс ихтэй байна. Гэхдээ ингээд бусдтай ингээд холиод итгэр яг болох юм байна. Чамд өөр чинь жоохон давсархаг байж магадгүй. За одоо ингээд камерны хард ороод хашиг идэндээ. Миний хахаг харуулчихгүй. Тэс хахан хаалцгаагаарай. Баярлалаа. За Prime Meat-ийн өвчүүний махан сангивсаалыг шарж иднэ. Иднэ. Идэх болно. Энд fish cake байна, цагаан манжин байна. Дотор байвал юм зөөх нь баг байдгүй тий. Би шараал та хэд рүү явуулаа лээ. За ийм ширээ ах шиг байна. Дэй дуул үсттэй. За, Prime Meat steak. За Италиг бол голдоо анхаарч Роцолон Apex-ийг бол голдууд болсон. Загвар бол зов дээрээс авах юм байна. Голдоо гол болсон. Apex физикураа физикураа шиг загварын дарга дээрээс тэгваа. Роцолон зүндөгч болоо шүү. Нэг бол плиц сайн хийж байгаа. Сая бас ихний маяг дээр плиц Apex-ийн яхаа ер нь нэлээд авчгүй анзаарч байна. Дандаа бодлоо дээр плицэн зүгээр авах шүү.
Зя хоол мань бэлэн боллоо. Хуушур байна энчээ. Дамбогийн ээж салат хийсэн байна. Энэ дамбо байна. Сайн уу дамбо? Энд тэрний ах бүдүүн Токио байна. Бодгохаа. Зя ийм байна. Энчээ зочид маань юм идэж байгаа учраас би өөр газар ревюг хийн ингээд тавган дээр хуушраа тавиад амсч үзье. Хоёр нөхөө хоёлаа миний доор ирсэн юм. Бусд нь хоол өгдөг айгу муухай хүүтэн сэтгэлтэй байсан. Мөртөөшөрийн давсан жоохон багцсан юм байна. Мөртөөшөр. Амар шүлтэй тий. Гурилан аюу гоё зөөлхөн байна. Мичка маань гурил айгу сайн зурчээ. 10 оноо. Ахтаа. Түнстэй бисквитээр зөв дахин давс багтаа тэр халиа жууцаанаас хийгээд ирэх юм байна. Энэ мөнгө сайд шүү. Төмс бэслэгтэй нь юу юм бэ? Зөөлөн амттай нэг бяцлагны амт амтгатаар энэ нэг юм өөр болчихсон тийм шууд автоматар. Нөгөө юу гэдэг чинь аянчин тэр чи аянчин Мексик бошор гэж байдیں۔ Тэр шиг л амтгатаа болчихсон. Аагүй битэлтэй аав юм аа. Нэг тэнцэнээр бисаг гарч ирэх байхгүй юм. Ойлгосон юм. Хин өөрөө ийсүүн бай гоё юм гэдэг. За ингэж идэж өгөндөө. Аагүй. Дасаа гоцоо. Халlo. За би өнөөдөр Мичка дүүтэйгээ Мичка болохоор дамбогийн эзэн. Тэгээд бит хоёрын хаанпод гэдэг газар орж ирээгээл яриалээсээ өнөөдөр орж ирэх боломж олдоод тэгээд ороод ирлээ. За эднийхээ штэ тоотой хоол гардыг байна. Хотпот. Тэгтээ хуурган. Тэгээ бид хоёр болохоор шүл авсангүй яг үндсэн хоолыг хуурахтай ногоо-могоотой тэгээд нэг юм эрдэнэ шишин мантуутай хоолыг авсан. Тэгээ одоо энэ төмпөн дээр бит хоёрт хийж өгөн. Төмпөн гэдэг тогоон дээр бит хоёрт хийж өгөх юм шиг байна. Тэгээд бас бит хоёр амталсан, хуурсан, байцаа авсан. Бас баяж авсан. Баяж нь гахамхтай гэсэн. За тэгээд ямар хаал ирэх нь бүгдээрээ харцгаая. Хүслэнд бас хаал аваад очноо. Бид хоёр нэг ширхэг пив хувааж байна. Тэ Мичка. Wow. Манай найзууд орсон байхгүй. Ингээ хуурга гараад ирд юм шүү дээ. Баярлаа. Одоо ингээ унтарсан шүү дээ. За. Төмснөөс нь их л юмсан. Баярлаа. Миний саяны иддэг төмс биш юу вэ? Цагаан л юм байна. Гоё. Энд төмс юм. Зам сатах. Dark soy sauce амтагдж байна. Баах зэргийн чүүд халуун байгаа байна уу? Шүлэн гоё өтгөн. Лайк. Бүдүүн пүнцүүд гоё шүү дээ.
Нөгөө янз бүрийн хятад амтлагчтай юмнууд идэж чаддгүй хүмүүс эдэн штэ. Амар хятад амт байхгүй байна. Ер нь айгу энгийн хайтайхан амттай юм байна. Илүү нэг юм mild дунд зэргийн. Өстө хөөх юм байна. Надад нэг юм obviously борч шиг санагдчихэ. Тэ борч шиг юм. Эрдэнэ шишээ мандуу гэсэн. Тэгэхээр арай гурилан нэрүүл юм уу? За махын үзэтэй. Энэ болохоор гахааны pork ribs. Гахааны хавирга юм шиг байна. Махан гой зөөлөн болжээ. За би энэ хоолыг 10-аас үнэл гэвэл 10-аас 7 оноо өгнө. Хуурд шарсан байцаан ирсэн байна. Энээс намсч үзээч. Энэ гоё юм. Баг зэргийн халуун ногоотой, сармистай, энэ тослогдуу. Энэ бол таалагдчих. Бүгдээрээ юм байна шинэ үзье. Баншин элдв бас юм хурцтахад ам байхгүй. Айгу plain энгийн амттай баншин. Хамахтай гэсэн тий. Чимхэлт мэмхэлт нь хөөрхөн л юм байна. Соус нь бол нэг юм сой соустай, баг зэрэг юм шүү дээ. Тий. Баншин би бараг илүү хятад амттай баншин хийх юм байна. Баншинд нь 10-аас 5 оноо өглөө. За. Хань ямахтай бууз гоё явах тий. Хүнд биш. Уус нь амар гоо. Яарта. Ямар гоё цагаан юм бэ гинэ мичг. Нэг хятад бууз байна. Аха. Энд ихтэй гахаа мах биш үү? Надад бол гахаа шиг санагдаад байна. Бид нар гуруулаа юм өртөө. Хоол ус зөндөө байна шүү. Ингээд таваараа гахаарлаа. Цагаан хоол цагаарай. За өдрийн мэнд өнөөдөр юу идэж байгаа вэ гэхээр Энэ тархсан харагдаад. бодог юм уу юу юм? Бодог үстэй те. Хоньны бодог ажлынхантайгаа ирж байна. Тэг захиалгаар авчирсан, сайн машинтайгаа авчирж ирлээ. Арга үнэтэд байна. Одоо бүгдээр харцгаая. Энэ арьс хэсэг идэд идэж шүү. Хуухан уу идэж штт. Шууд идэж шүү. Нөгөө нэг бор штэ юм аа. Чулуун болгоно юм шиг. Халуумар биш үү? Шасаалан биш. Тийм шүү. Барай ба. Чулуу байхгүй гар заваар. Шууд мах идэх. За янз. За Одоо чулуун дагаад ирсэн шүү дээ. Хүрсэн юм аа. 12-оос ингээл авч яваад орой 6 задлахад зүгээр юм гişээс шүү дээ. Тэнгүүд нь мөр зүгээр. Хуваахгүй жаага хараа цуцаа. Замдаа мөр зэрэг аваад. Арай Амар хатуу. ухаалтаа тунчих واخ. Тэр нэг юугаар орсон чи зам хаацсан гэ. Заавал нөгөө хүүтэл оогоор. чойж Аваа. тий. Яг идэхэд боломж юм байна. За хатуу. Амсцгаа. Таахгүй анаа. Маа. Боож. Ингээд За анх үдчих хахад юу бодож ирсэн юм? Нилийн зузаан хөөхт учраас идэхий аргагүй байх гэж бодсон. Тэгсэн чинь энэ бол үнэхээр гоё юм байна. Өөх нь хит болцсон биш учраас ажиллууртай ирнэ. Гоё хуугас амттай. Тэгээ чулууных нь амт гэж байна. Гоё юм байна. Үнэхээр гоё байна. Наач амар гоё хөөх нь. Тийм үү. Би сая би өөх ер нь идэж чаддгүй. Тэгсэн чинь бүр ямар ч асуудал болох. Тасрах байна чи. За нэг уух юм шууд. гамбал шууд ингээд зүсчих юм байна да эцэг. Одоо нэг. За. За энд чулуу байна. Сах бүлэхнэр гоё байна. За энэ өстө өөх ерөөс юу гэдүүлээ өөх махан алгалсан гадна талд нөгөө нэг хуухтай хэсэг нь янзын арга чинь заамслаа шүү. Насаа энэ чулуугаа гадаа. Чулуугаа дараа хоосон гэж хэлсэн шүү. Давс мавс нэг болцсон юм шүү дээ.
Яаж энэ гадна талд нь гэж амт давсны орд юм бол яг гоё нэг давстаа тийм. Гэтэ бүр нэг тийм Идхий аргагүй биш байгаа шүү. амар хатуу биш гэтэ бүр нэг тийм бутарсан зөөлөн биш. Багц гэж айлууртай. Дажгүй мэн. Дэжгүй. Бодлоос ч юм бол хэр байна? Босныг бодвол дажгүй байна. Би өөр гадна талд нь түлэгдсэн бүр аим шиг тийм нэг гашуу нэг тийм түлэнхийн амт байдаг чинь тийм байх юм болов гэсэн чинь амар цэвэрхэн болсон юм. Гадна талд нь амар цэвэрхэн. Өөртөө ингээд гэртээ ингээд хууглаад аваад ирсэн юм шиг болсон шүү дээ. Дажгүй байна. За баярлалаа сайхан боллоо. Баярлаа. Энийг авчирсан олсон үнхийн. Энийг очроо яриах юм уу? Өөрөө явж байгаа болсон юм уу? За, энэ хорхыг хаанаас олсон бэ гэж хүмүүс асууж байгаа хаа. Бодлоо. Энийг үзэж байгаа хүмүүс санаа гайхаж байгаа. Энийг хаанаас олсон юм бэ? Хідээр авсан юм бол яасан юм? Бүр амар гоё жимэг болоо гэж гэж Доод дугаарыг үлдээч эдрэг. Би ингээд доор нь дугаарыг бичээд нь хажууд нь нэрийг өгчээ. 650 мянган төгрөг гинэ. Бүгдээрээ зүгээр мах амсч үзье. Зүгээр нэг мах хэрчээд өгөөч тхөө. Зүгээр мах ба. Тийм, амсч үзүүлэх гэсэн. Бас 2500-аа идэж шүү дээ бид нар чинь. Гоё. Дотороо гоё саримстай байна, сонгонтой. Ер нь жоохон шорвогдуу маягийн хийд юм ээ. Жаагийнхаа та сүүлний өхнөөс нь хичээд өгөөч. Хашааны гол юм. Сүүлнээс нь ганц амсч үзье. Хүрсэн байна уу? Энэ айдаа болтойгоо. Сүлтэй. Би бол нэг сүүл олон удаа идэж байгаагүй. Анцаад үзье. Асуудал зүгээр нөөхөн. Үгсээ авахгүй надад бол жоохон хурцаа. Та хэд маа надад нэг сүүл нөхөн. Сүүлээ. Гоё. Ингээ гоё бай. Хин нар Гоё юм. Жаагийн нийсчээд өгч түү жоохон махнаас. энэ хурц биш болохоор ер нь логин идчихэл юм. Нэг орой халааны юу дээр аваад Сүүлдээ жоохон гаацтай. Гэтэ давс их хийж чаддгүй хүмүүс бол жоохон давсан жоохон их байна. Тий. Гэтэ хуухан нь үнэхээр бодсноос үнэхээр хамаагүй илүү гоё. За 70-наас нэг амсчээ. Бас монгол хүн байна да. Галыг дадуулаа. сэлэг бүрнээс авчихсан ч болоо. Танхаа. Ард дээр бол ер нь хурд татаар байлаа. Саримс амтгаж чинь энийг дотор нь гоё амтлыг ивэл саримс хийгээд цагаан гаа ийгээд чүч жоохон розмарын хийчихвэл яг энэ хоньны энэ жоохон амтдаг шүү дээ. Тэрийг дарч юм. Гэхдээ энэ бол хонь өрнийх амтдаггүй. За яаж хийдгийг нь очиж харсан хүмүүс хэлсэн гинэ. Гэсэн ингэдэм байх. Эхлээд хуухалчаад тэгээ цэвэрлчээд тэгээ жигэндийм байх. Сайн уу дэрнэ? Сайн уу? Сайн уу? Монгол дээрээ сайхан байна уу? Сайхан байна. Гоё юм уу? Гоё. Ээж авдаа эрхэлж өгч гин үү? За өнөөдөр бид гурав өнөөдөр би найзуудтайгаа өдөр уулзаад бранч идэх гээд байж байна. Манай беби найз Дарна, Тэги бид дөрөв уулзсан. Тэгтээ Тэги арай ирээгүй байна. Тэгээд энэ чинь юуны өглөөний гудамжинд байдаг рут 22 дээр ирсэн байна. Бидний хаал ланч сет биш ланч меню гарч юм байна. Тэгээд тэрийг туршиж үзэх гээд ирлээ. Халаа ирэхээр тэгээд харуулцгаая. Бас хүн ихтэй болохоор хүмүүсийн царай орчих гээд байгаа учраас би эксэл биччихье за. За хоол маань ирлээ. Юу вэ? Минийх болохоор цагаан загас байна. Манай хоёр болохоор Asia будда боол авсан. Тэгээд юутай тус бүрдээ салааттай ирсэн юм байна. За би ингээд идж байгаагаа бичиж гэхээр ард байгаа хүмүүс царай нь орох байна. Тэгэхээр би зүгээр бичлэгийн хичнээн юу гоё харагдчихсан тийш. Амсараа. Creamy sauce-тай юм шүү. Тийм. За. За би юу авсан бэ гэхээр штэ. Бахан фиш боолнууд авсан. Угаасаа нөгөө hot button дээр штэ тий. Тэгэл тэднээс 1 2 3 4 төрлийг авлаа. Тэгээд 2 шиг гүзээний бууз авсан.
гүзээний бууз нь гоё явах хэрэгтэй. Хятад гүзээний бууз айгүй гоё байдаг шүү дээ. Монгол нь ч ихсэн гоё. Өөрийг харахгүй хараа эвгүй байна. Гүү зүгээрээ. Би нэг 2 бие уудсан болохоор нэг хил амж ажилтсан байж магадгүй. За хүсэж суудсан байгаа сте. Шал өөр өстэй болсон байгаа. Тэгээ жохоо өөр байж магадгүй. Хүмүүс харсан чинь миний энэ үс нэрээ илүү байна гэдэг хүмүүс тэгээд үнэн худлын би даанч хэлж мэдэхгүй байна. За бид нар өнөөдөр орой цаг 11:20 болж байна. Стрит фудны хажууд ирсэн байна. Хооцогдсон байна. Тэрминэтэ тэгээд төгөөгээ найзтайгаа ирсэн байна. Төгөө болохоор юу авсныг харъя. Төгөө болохоор бургер авсан юм байна. Мэдгүй юутэй бургер энэ? Smash burger гэнэ. Энэ болохоор dog mog, cheese dog нөгөөт нь өндөгтэй dog юм шиг байна. Догбуг энэ гоё байна. Халуун ногоон амар их биш. Тэгтээ чихэрлэг гоё таарсан байна. За гүзээний бууз гэсэн. Доктороо юутэй энэ ачаа? Махтай шүү гүзээ юм уу? Тэг. Ямар мах вэ? Татцсан мах юм уу? Уртуур ширхэгтэй мах биш тий? Smash. Double beef. За smash double beef burger гэнэ. За яриагийн сонсдоггүй ч юм уу би давсаад хэлчихье. Канте ороод нэг давхар махан бүрээр итгэхэд янзын болд юм шүү дээ аль гэж. За харахад бол талхан аргуул харагдчих тий. Талхан жоо хатуу жоо удцсан өглөөнөөс оройч өчтөрийн оройн их ч биш тийж харагдчих. Мах захан бүх юм гоё юм гэж. За би якисобагаа аваад үрээд. 21,000 төгрөг. 21,000 төгрөг ийм якисобаа бол жоо үнэтэй байх тий. Амси ямар авсан. $21,000-аар үнэхээр worth it үгээр бодхоор л байна. Гэтэ street food учраас араас өндөр нэг 6 ч юм уу. Амт нэг муухай зүгээр dark soy sauce-тэй жоохон чихэрлэг давсдаг. Тийм л аа. Ямар гоё төрдөө юм бэ те. Энэ дог нь юу юм бэ? Соус нь чихэрлэг юм байна. Гэсний соус нь өтгөн юм байна. Араа цаг болж энэ ч дүг дүр юм байна. Дүнтэй. Юунаа дээр хэсэг bon гоё юм байна. Ширэмтний амттай фиш гэх. Энэ юу зөв гадуур их найд маяг заадаг тэрийг авалж ийж чиш тий. Ясаа гоцсон.